За солонгост ирсэн хүн бүрийн бас нэг очиж үзэх газар бол Лотте World Mall. За ийшээгээ очихдоо яах вэ гэхээр яаж дэшигээ одоо 123 давхар руу гарах вэ гэвэл доороос нь 31,000 воноор одоо тасалбар худалдаж аваад тэгээд дэшигээ 123 давхар руугаа явна. За үүдний хэсэг нь бол ингээд өнгөрч харагдаж байна. Тэгээд дэшээ явах хоорондоо яах вэ гэхээр энэ олон цугласан байгаа хүмүүс бүгдээрээ нэг цуваанд орно. Гайхалтай. Гэхдээ зохион байгуулалт нь үнэхээр одоо гоё юм бэлээ. Ерөөсөө тийм төгжрөл үүсэхгүй, дээрээс нэмэх замраагүй байдал үүсэхгүйгээр явдаг. За тэгээд лифтэнтэй суугаад дэшигээ өгсгөр юу болох вэ гэхээр энд дандаа дэлгэцүүд байгаа. Энэ дэлгэцүүдээр Солонгос улсын төв соёлтой хамааралтай сонин содон тэтгэр зүйлийг хараад дэшигээ явна. За лифтэн дотор суугаад явхаар онгоц хөөрөхөд ямар гэдэг вэ яг тийм мэдрэмж төрнө. Бас хоёр чихнэг жоохон дүлгэрэх байгаа юм шиг. Тийм мэдрэмж төрдөг. Гэхдээ болвол энэ нэг тийм одоо амар шиг сонирхолтой тийм юм бэлээ. Маш хурдтайгаар 117 давхар хүртэл энэ лифт явж байгаа. Үнэхээр гайхалтай юм бэлээ. Энэ бол маш том үнэхээр сонирхолтой тэр инженеруудын ур ухаан шингэсэн ийм газар юм байна гэж харсан. За тэгээд мэдээж энд ийм янз бүрийн бичлэг зураг үзэж байгаад дээшээгээ гарнаа. За дээшээгээ 117 давхарт буугаад бидний юу хийж байгаа гэхээр Facebook дээр маш олон хүмүүс зураг авахулсан байдаг. Энэ давцсан хэсэг дээр гарна. Энэ бол нэг 2-3 метр орчим юм уу та цаашаа тэр хэсэг нь болвол шилэн энэ дээр ингээд алхахад бол үнэхээр сонирхолтой. Тэгээд тэр байшингууд хараач тэр доор одоо тийм маш зүгээр дээвэр нь л харагдаж байгаа. Ийм байна. Мэдээж зүрх муутай хүн бол энд үнэхээр гарч бол гიშгэж чадхааргүй мэлээ. Гэхдээ энэ бол үнэхээр сонирхолтой газар байлээ шүү.